Амар гэр үзэгчтэй онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Бид энэ удаагийн дугаартаа уур усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээлэл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэхээр бэлтгэлээ. Нэвтрүүлгийнхэнт та бүхэндээ уур усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болоод уур усны нөхцөл байдлын талаар тодруулахаар онцгой байдлын ерөнхий газрын ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга Хурандаа Тамирыг студид урьж оролцуулаад байна. Ер нь өнөөдрийн байдлаар уур усны нөхцөл байдал бас ямар байна? Энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үзэгчдэд мэдээлэл өгвөл. Цагуур орчин шинжилгээний газраас энэ одоо 24 оны 100-ны 6-7-8 сарын цагаар урьдчилсан мэдээллээр бол олон жилийн дунджаас Монгол орны одоо нийт нутаг дэвсгэрээр ахиухан хэмжээний бас хурд тундас хур бороо орох ийм төлөвтэй байгаа. За энэ хүрээндээ одоо онцгой байдлын байгууллагаас энэ үерийн эрсдэлтэй аймаг нийслэл 21 аймаг нийслэлийн үерийн эрсдлийн үнэлгээг одоо хийсэн. За энэ үнэлгээгээр одоо үерийн эрсдэлтэй аймаг сумдуудыг одоо наривчсан үнэлгээнүүдийг хийгээд энэ үнэлгээн дээрээ тулгуурласан одоо үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, хариу арга хэмжээнийхээ төлөвлөлтийг хийгээд ингээд явж байна. За онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар онцгой байдлын ерөнхий газар дээр шуурхай штаб байгуулагдсан ажиллаж байна. За энэ хүрээндээ бид бас 21 аймаг нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабуудыг мөн одоо идэвхжүүлэн байгуулад ингээд ажиллаж байна. За энэ шуурхай штабуудыг бид энэ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах хариу арга хэмжээг эрхэм одоо орон нутгийнхаа хэмжээнд зохион байгуулахын, гамшигаас хамгаалах албад мэргэжлийн ангуудын хүн хүч техник хэрэгслийнхаа бэлэн байдлыг хангах энэ талаар одоо мэдээ солилж үүрэг чиглэл өгөөд ингээд бэлтгэлийг хангуулад шуурхай штабаас ажиллаж байна. Энэ хүрээ нийслэлийн хэмжээнд бас саяхан уур усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хянах шалгалтыг зохион байгуулсан. Хянах шалгалтын онцлог юу байв? Ямар арга хэмжээг бас тэнд үнэлж дүгнэж одоо тодорхойлолтыг гаргасан байгаа вэ? Цоолын ерөнхий газрын шуурхай штабаас ажлын хэсэг томилогдож одоо нийслэлийн төвийн 6 дүүрэг болон одоо нийслэлийн онцгой комисс, шуурхай штаб, за гамшигаас хамгаалах алба мэргэжлийн ангууд, за холбогдох одоо байгууллагуудын энэ үерийн гамшигын үед ажиллах бэлтгэл бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт. За энэ нийслэлийн хэмжээнд байгаа одоо үерийн инженерийн барилга байгууламжийн одоо байгууламжуудад үзлэх хяналт шалгалтыг холбогдох байгууллагуудаа хамтран зохион байгуулах ажлуудыг сая өнгөрсөн одоо 18-19-ны өдөр зохион байгуулж ажиллалаа. За энэ хүрээндээ бид одоо нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабын бие бүрэлдэхүүнд бас үүрэг чиглэл өгч удирдлага зохицуулалтаар хэрхэн яаж одоо хангаж ажиллах хоорондоо мэдээлэл яаж солилцох хвчлэлийн үүрэг чиглэлүүдийг өглөө. За мөн одоо энэ 6 дүүрэгт одоо эрсдлийн үнэлгээгээр тогтоогдсон үерийн эрсдэл өртөж болшгүй одоо 55 байршил байж гэн тогтоогдсон байж байгаа. За энэ байршлууд дээр одоо яг одоо газар дээр нөхцөл байдал ямар байна гэдгээс үзэж харлаа. За дээр нь одоо эндгээр байршлууд дээр одоо үерийн далан сэтэрч болох, за айлууд усан давтах болцшгүй энэ эрсдэлтэй газруудад бид урьдчилан одоо хайрга дайргуудыг бэлтгэх, шуудайлах, яг одоо үер болцсон нөхцөлд одоо бид нар шуудалаа зогсох биш, урьдчилан одоо тэнд одоо эрсдлээ бүсүүд дээрээ тодорхой хэмжээний бэлтгэл бэлэн байдлуудаа хангаад ингээд хайрга дайрыг шуудаж бэлтгэх. За тэнд одоо өндөр хүчин чадалтай ноцоосуудад урьдчилан байрлуулах. За яг үерийн одоо эрсдэл үүссэн үед тухайн үед одоо ажиллах хүн хүчийг техник хэрэгслүүд хаанаас одоо гарах уу? Тэнд одоо ажиллах бензин шатхуун, жолооч одоо энэ томилгоо, за мөн одоо тусгай зориултын машин механизмуудын бэлэн байдал гэх мэт ингээ энэ зүйлүүдийг бас яг газар дээр нь одоо яг бодит байдал дээр ажиллахад бэлэн үгүй гэдэг энэ үзэл шалгалтууд хийсэн. За энэ өрөөнд бас харьцангуй одоо нийслэлийн гамшигаас хамгаалах алба мэргэжлийн ангууд, за дүүргүүд маань бас яг энэ талын одоо бэлтгэл бэлэн байдлуудаас тодорхой хэмжээнд бас хангасан байна. Гэхдээ одоо бид одоо энэ зүйлээ бас улам одоо бас эрчимжүүлэх, улам одоо бид нар бэлтгэл бэлэн байдлаа улам одоо сайн хангах энэ чиглэлүүдээр бас тодорхой үүрэг чиглэлүүдийг өгөөд ингээд ажилласан. Нэмэлтээр бэлтгэл бэлэн байдлыг хангах, одоо дээрээс нөгөө техник хэрэгслийн бэлэн байдал, хүн хүчний бэлэн байдал гэдээ бас үер болсон үед авах арга хэмжээний үүдийг хэр төлөвлөж ажиллаж байгаа вэ? Одоо 21 аймаг нийслэл бид нар эрсдлийнхаа үнэлгээг хийлгэсэн. За энэ эрсдлийн үнэлгээнд дээрээ тулгуурлаад яг одоо үерийн гамшиг тохиолдсон үед бэлтгэл бэлэн байдал хариу арга хэмжээнийхээ төлөв их наривчлаад ингээд гаргасан. За нийслэлийн хэмжээнд ихэд одоо нийслэлийн хэмжээний үерийн гамшигын үед ажиллах хариу арга хэмжээний ингээд мас төлөвлөгөөд батлагдсан. За энэ төлөвлөгөөн дээр бол нэлээдгүй наривчилсан төлөвлөгөө гарсан.
тухайн одоо нөхцөл байдал үүссэн үед гамшигаас хамгаалах албатууд, мэрэгжлийн ангиуд, холбогдох одоо байгууллагууд ямар үүрэг оролцоотой юу хийх юм, ямар хүн хүчээр ажиллах юм, хэн одоо хаана одоо ямар зохицуул зохион байгуулалтанд орж ажиллах юм гэх мэтлэн энэ нарийн төлөвлөлтүүд бол тэр төлөвлөгөөнүүдээр нь тусгагдсан байж байгаа. Үерийн эрслээс өрсөн сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байна. Гэхдээ иргэдийн бас үүрэг, хариуцлага гэж бас байгаа. Тийм иргэдийн хувьд юунд анхаарах хэрэгтэй вэ гэдгийг зөвлөмж мэдээлэлээ өгвөл. Энэ оны одоо 24 оны 6 сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд одоо усны ослын 36 тохиолдол бүртгэгдсэн байна. За энэ 36 тохиолдолоос 26 иргэн одоо амь насаа алдсан гэсэн ийм харамсалтай тоо бүртгэгдсэн. За үүний 3 нь бол хүүхэд байна. Тэгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ усны ослын одоо дуудлагын тохиолдол 4 дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3 дахин өссөн байж байгаа. Амралт аял зугаалгын улирал эхэлж байна. 7 сар 8 сарыг бүтэн байж. Тэгэхээр энэ тоо одоо цаашдаа бол өшөө нэмэгдэх одоо ийм хандлагатай байна. Цаг агаарын нөхцөл байдлынхаа мэдээг одоо иргэд маань авч одоо болж ирсгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх. Орон нутгуудад одоо гэр бүл, найз нөхөд, хамаатан садан хамт олноороо ингээд аялал зугаалах бодлууд бол орон нутгийн зорих хөдөлгөөн ихсэн. Тэгээ энэ гэхдээ одоо манай иргэд маань ихэвчлэн одоо гол мөрний дагуу амарт зугаалах ийм одоо сонирхол их байдаг. Ер нь ч тэгж зугаалдаг. Гэхдээ энд одоо зугаалахдаа бид одоо үер усны энэ ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Жишээ нь одоо орон нутагт зорчихдоо манай иргэд маань тухайн орон нутгийнхаа одоо газрыг мэдэхгүй учраас одоо гол мөрөн хаагур одоо гарц гарan байдгүй гэдгээс тодорхой мэддэггүй. Тийм учраас одоо зайлшгүй одоо зорчгоо баталгаатай зам гүүрээр гарч байх. За мөн одоо гол усны эрэг дагуу одоо амарч аял зугаалахдаа арх согтруулгуундаа хэрэглэхгүй байх. Арх согтруулгуундаа хэрэгэлсэн үед одоо гол ус руу ороод амьсаа алдах тохиолдол маш их байдаг. За мөн одоо бага насны хүүхдүүд хараа хяналтад сулардаг. Тэгээ энээс болоод бага насны хүүхдүүд маань бас гол усанд орж одоо амьсаа алдах тохиолдол бас нэлээдгүй бүртгэгдэж байна. За дээр нь одоо өдөө орон нутагт зорчихдоо манай иргэд маань хоноглох, отоглох ийм шаардлагууд гардаг. Тэгэхээр одоо бид хаана одоо хонох вэ, майхан саваа барих вэ гэдгээс анхаарах хэрэгтэй. Захуй аймгийн улстай суманд 6 дугаар сарын 17-нд болсон уур усны нөхцөл байдлын талаарх мэдээлэлээр нэвтрүүлэг үргэлжилж байна. Энэхүү уур усны нөхцөл байдал нь сүүлийн 10 гаруй жилд тохиолдоогүй гамшигт үзэгдэл болсон гэдгийг албаныхан онцолж байгаа юм а. Захуй аймгийн улстай сумын жинс жаргаланд чигстэй үлзийт товцог багт 6 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 минутаас 18:30 минутын хооронд төр зөөрийн бороо орсны улмаас айл өрхүүд усан давтаж уярын нөхцөл байдал үүссэн. Уярт 5 багийн 158 өрхийн 440 хүн өртсөн бөгөөд уярын хор уршгийг арилгах арга хэмжээнд аймгийн онцгой комисс, гамшигаас хамгаалах алт мэргэжлийн ангийн 210 орчим ажилтан албахаагч 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Албаагчид өөрсдөртсөн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүд нийтийн эзэмшлийн талбай, иргэдийн автомашин, айл дөр хашаа байшин халдваргүйжүүлэн өөрсдөртсөн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Захуй аймгийн улстай суманд одоо уярын гамшигт нөхцөл бий боллоо. За үүний дагуу одоо манай аймгийн онцгой комисс хуралдаж сэргээн засах болон одоо усыг сорвуулах, айлуудыг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлуудыг бас зохион байгуулж байна. Аймгийн онцгой комиссаас тодорхой орон нутгийн төсвөөс зардлуудыг шийдэж байгаа. Мөн одоо бид улсын онцгой комиссд санал тавьсны дагуу улсын онцгой комиссаас бол одоо энэ уярт орсон айлуудад 40 гэр 400 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Энэ одоо бид өхөн одоо энэ хөрөнгийн асуудлаар бол одоо нүүлгэн шилжүүлэлт хийсэн энэ айлуудтай бол одоо хүнсний дэмжлэг үзүүлж байна. Мөн одоо хүнсний багц бас ирж байгаа. За 9 тонн гурил 7.5 тонн бодоо бас ирж байгаа. Ингээд маргааш ихэд бол одоо энэ 40 гэр маань ирээд бид өхөн одоо гэргүй болсон айлуудтай энэ гэрүүдээ бол хуваарлаж олгоно. Мөн одоо сороотох байранд байгаа хүмүүсийг одоо өдөрт нь хоол хүнсээр хангаад ингээд ажиллаж байна. Онцгойлын цаг нэвтрүүлэг эрүүл мэндийн булангаараа үргэлжлэн та бүхэнд хүрж байна. Эрүүл мэндийн булан энэ удаагийн дугаартаа уярын өмнө, уярын үед, уярын дараах халдваргүйжилт хамгаалтын талаарх мэдээллийг хүргэхээр халдвар төвчин судлалын үндэсний төвийн нэгжийн дарга Суудмааг урьж ярилцахаар ураад байгаамаа. Ер нь одоо бид зуны улирал эхэлсэн байна. Гол ус уярын одоо цаг үе эхэллээ. Хамгийн наадлын жишээ Завханд гэхэд сая уярын аюул болоод уярын дараах хор уршиг арилга арга хэмжээ ингээд үргэлжилж байна. Ер нь иргэдийн хувьд энэ зуны үед халдвар хамгааллын дэглэмийг ер нь яаж
сахиж биелүүлэх ёстой гэдэм бэ? За хамгийн түрүүнд иргэд маань яг хэр мэдээ цаг агаараа сайн сонсох тийм ээ. За тэгээд эндээгээ уялдуулаад өөрсдийнхөө бэлэн байдал бэлтгэлээ хангаж явах заашгүй шаардлагатай. Үүнд жишээлбэл одоо үер усны ойролцоо байгаа юм бол тэндээсээ зайдуу нүүх гэдэг юм уу. За тэгээ мэдээж нөгөө хүнсний аюулгүй хоол хүнсний аюулгүй байдлыг хангах. Жишээлбэл одоо үер устай үерт орох юм бол тэр одоо хоол хүнсний аюулгүй байдалтай хангаж явах тагтай битүү савнуудтай байх хэрэгтэй. Мөн одоо ундны усны аюулгүй хэрэглээг хангаж авах хэрэгтэй. За мөн одоо нөгөө хүүхдүүд амралтын цаг эхэлчихэд байна те. Тэгэхээр нөгөө хүүхдүүд чинь бөөнөрөө нэгнийдээ байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах. Дээрээс нь нөгөө олон одоо ард цэцлийн халдвараар нэг одоо их урахад байгаас олон хүүхдийг хамардаг энэ салхин цэцэг байна, гар хөлийн өмнө өвчин байна тийм ээ. За тэгээ хоолны хордлого талбараас сэргийлэхийн тулд хүүхдүүдэд байнгын анхаарал тавих. За ямар нэгэн байдлаар эмнэлзүүн шинж тэмдэг илрүүл одоо эмчит хандах. За мөн гарыг одоо бохирдсон тухай бүр хамгийн түрүүнд одоо савнд зөв дарааллын дагуу угааж авах хэрэгтэй гэдгийг одоо өөрсдөө гэлтгүй хүүхдүүдтэй заавал одоо амьдралын хөвшил болгож явах хэрэгтэй. Ийм зүйлүүд байгаа. Одоо үерийн үед л нэг халдвар хамгааллын дэглэмээс их хэвээр юм шиг ойлгодог тийм. Гэтэл одоо ингээл Улаанбаатарын хэмжээнд за аймагуудын явуудад ингээ бороо ороод гудамжаар ингээл бид туучаал гэртээ ингээ гуталтайгаа ордог. За тэгэл дээрээс нь одоо юу гэдгийг хөл гаранд одоо тэр усанд ингээ бохирдох тохиолдлууд хүртэл байдаг баг. Ер нь энэ зүйл дээр яаж өрсөн сэргийлэх арга хэмжээ авах вэ? Хэмжээний дийлэнх одоо хүн ам маань одоо нөгөө гэр хороолд амьдарч штэ тий. Тэгэхээр чи мэдээж тэнд чинь нөгөө нөхөн жорлон за нөгөө бохир усны цооног эн чин дийлэнхийн нийцэлж нэгдүгээр тийм ээ. За тэгээ бороо усны одоо нэмэгдэж байна. Энтэйгээ уялдуулахаар чи хөрсний бохирдол за нөгөө бохир усны цооног нөхөн жорлон чи халих. За ийм тохиолдлуудаас мэр сэргүү тохиолддог тий. Тэгэхээр чи энийг бол заавал нөгөө хамгийн түрүүнд яах вэ гэхээр иргэд маань гэр хороолд амьдарч байгаа мөн одоо хөдөө орон нутагт аялж байгаа иймэрхүү байдалтай ингээд учрах юм бол заавал одоо нөгөө аюулгүй өөрсдөө хувцас гутал заавал сольдог байх хэрэгтэй. Хэрвээ үер төртөө тий заашгүй одоо ямар нэгэн шалтгаанаар үер төртөх юм бол үер төрсөн тэр бүхэл зүйлсээ болж өгвөл хүнсний холбогдлолтой бүх зүйлийг заавал одоо хайж устгах хэрэгтэй. Халдваргүйтгэх гэдгийг эхлэхээс өмнө заавал нөгөө лаг шавар тэр нөгөө урсаж ирсэн тэр зүйлд бохирдсон зүйлийг зайлшгүй цэвэрлэж хусаж хатаах хэрэгтэй. Ер нь бол үерийн үед ч тийм энэ бохирдлыг дагаад иргэдийн хувьд бас өвчлөл нэмэгдэх хандлага дамаг эзний халдвар төвчнөөс эхлээд тийм өөр одоо ямар эрсдлүүдийг бас дагуулж байна. Шимж тэмдгүүд ямар байх вэ? Бид ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Энэ дулааны улиралд бол илүү гидсний халдвар төвчин за мөн одоо нөгөө хүүхдүүд олноор амарсан аялал зугаалгын цагийнтэй холбоотойгоор хоолны хордлого талдвар за гидсний халдвар төвчин дотор бол сусан суулга за тийм мэдээж нөгөө хоол хүнсээр дамжих халдварууд хоолны хордлого талдвар за мөн одоо энэ жил бол ерөн сүүлийн жилүүдэд халууралт одоо цочмог халууралт цэврүү туралттай хам шинж нэлээ өндөр байгаа. Энэ дотор бол ялангуяа салхин цэцэг гар улааны өвчийг дийлэх байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө одоо энэ үер усны гамшигтай холбоотойгоор дээрээс нь улиралчлаад агаад гидсний халдвараас одоо зайлшгүй сэргийлэх. За үүнээс одоо яаж сэргийлэх вэ? Ямар шинж тэмдэг гарах вэ? Бид нэр тэгвэл одоо яах вэ гэдгийг иргэд бол зайлшгүй наазах энгийн ойлголтуудыг авсан байх хэвээр. Тэгэхээр хамгийн түрүүнд бол одоо аливаа халдвар төвчмөлөөр их уурхай тэгээд дамжих зам өртөмхий бие махбод гэдэг энэ гурван хэлхээ одоо цогц ингээд нийлжиж халдвар төвчин үүсдэг. Нөгөө би одоо батлагддаг байхгүй. Тэгэхээр зэрэг хэрвээ ойр тойронд чинь ямар нэгэн гидсний халдвар төвчин шинж тэмдэг за тухайлбал одоо халуурах тий бөөлжих, суулгах, цустай балцалхтай байх эсвэл одоо нөгөө 2-3-аараа зэрэг өвдөх ч юм уу те за эсвэл хоолтой холбоотойгоор ямар нэгэн байдлаар саяны шинж тэмдгүүд илрүүл одоо асран хамгаалагчид ээж аавд бол тухайн ийм одоо зовир илэрсэн үнийг бол эмнэлгийн тусламж хандаж үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ халдвар төвчин байвал бусдад халдварыг тараахгүй байх, таслан зогсоох. Тэгээд мэдээж тухайн нөгөө гидсний халдвараар өвдсөн хэрвээ тохиолдол байх юм бол энэ хурдан эдгэрэх аргашгүй байх ийм одоо бас ач холбогдолтой. Баярлалаа танд. Иргэн бүр өөрийнхөө эрх үүргийн дагуу хариуцлагатай байж өөрийн эрүүл мэнд болоод ойр дотныхаа хайртай хүмүүсийн эрүүл мэнд халдвар хамгааллыг сайтарсахыг дахин уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.